За одоо ингээд бид бүхний бас ичнээ сайн мэддэг таньдаг Хирошима хотын тухай сонсогч нартай ярьж өгөхөд гэсэн таатай байна. Мэдээж хэрэг энэ хотын түүх бол одоо нэг атомын бомбтой зүйсээр холбоотой хот нэг удаа бүтэн байхгүй болоо тэгээд дахиж боссон гэсэн бас нэг тийм ерөнхий бас ойлголт байгаа шүү дээ тийм ээ. 1945 оны 8 сарын 6-ны өглөө 8 цаг 15 минутанд за Америкийн холбоотнуудын буюу Америкийн одоо агаарын хүчний B-29 гэдэг бөмбөдөж онгоцсон. B-29 гэдэг бол ерөнхийдөө нөгөө нэг Pearl Harbor дээр нэг Японы хотыг бөмбөгдөх гэдэг нисдэг онгоц байдаг шүү дээ. За тэрний одоо арай сүүлийн цагуурна гэсэн үг шүү. За B-29 гэдэг энэ одоо нисдэг цайз гэж нэрлэж бас хотчлдог тийм онгоц. Enola Gay гэдэг бөмбөгдөж онгоц маань Little Boy гэдэг нэртэй. Одоо тэр атомын бөмбөгийг одоо 16 килотонны атомын бөмбөгийг Хирошима хотод хайсан. Тэндээс одоо хайсан одоо дараа амьд үлдсэн хүмүүсийн аимшигт сүрлийн одоо тэр дурсуулж үлдсэн тэр музейн үзүүрүүд талаар гарах гэдэг. За бөмбөг ингээ хайснаас ердөө минут хүрэхгүй хугацааны дараа газрын түвшнээс сонирхолтой бас юм байгаа юм л да. Энэ бөмбөг нь өөрөө 600 метрийн өндөрт агаар дээр дэлбэрсэн. За тэгээд буюу одоо Шима эмнэлгийн чанх дээр дэлбэрсэн гэсэн үг. Одоо манай хавар бол одоо сайд нарын 2 дугаар эмнэлгийн гэдэг шиг нэг Шима гэдэг эмнэлгийн яг дээр нь 600 м өндөрт дэлбэрсэн. Яг газарт унаад дэлбэрэх биш агаар дээр дэлбэрсэн гэсэн үг. Тэгж одоо дэлбэрэлтийг тааруулсан гэсэн үг байхгүй. Бонгосноос хаяад өөртөө холдсон шүү дээ. Агаар дээр дэлбэрсэн учраас тэр Сумитомо банкны тэр шатан дээр байгаа хүний сүудэр тэгж үлдсэн байгаа байхгүй. Дээрээс нь. Цөмийн бөмбөг хайсныг ерөөс огт зөвтгөж байгаа юм биш. Тэгвэл Америкчууд ерөнхийдөө энэ дайныг дуусгахад 2-3 жил шаардлагатай юм байна. Японы ард түмэн бол ингээд эзэн хааныгаа дэмжиж нэгтраад эцсийн тусал баг 90 эмэгтэй хүмүүсийн цэрэг татагтаад бүр эмэгтэй хүнийг хүртэл одоо алах шаардлага гарч магадгүй юм байна гэж ер нь үздсэн байгаа. Одоо ингээд өнөө үед ингээд энэ бүгдийг гэрчилсэн амьд үлдсэн гэрчнэр 80-90 гаруй насныхан болсонтой холбоотойгоор атомын 90 үеийн харгас одоо тэр өглөөний тэр дэлбэрэлтийн гэрч байсан хүмүүсийн хамтаар Хирошима хотын эмнэлт түүхэн замхран алга болохгүй гэж болгоомжлол ер нь хотын бас ингээд хотын талаар санаа тавьдаг одоо зохиолч нийтлэл сэтгүүлч нарын дунд их бас байд юм.